Сайн байна уу Бамби TV. 6 жилийн өмнө Жишүүнийг автомашины хоцолд орсон байхад найз охин Шүүж Хуйлаан нь өөр залуутай орхин явдагч одоо Шиюун том группийн баян захирал харин хайж явсан найз охин нь гудамжинд шарсан мөг зардаг 4 нас гарантай хүүхэдтэй эмэгтэй болсон байдаг. Гэтэл Хуйлаан нэгэн том нууцтай байх ба цагдаа мөрдөн шалгаж байдаг. Тэдний салсан жинхэнэ шалтгаан юу бол охины эцэг Шиюун мөн байх болов уу? Шүүж Хуйлааны нууц юу байх бол бүгдээрээ киногоо эхлүүлцгээе. Өнөөдөр та бүхэндээ Салхи мэд хайр нэртэй киног ярьж өгөхөөр бэлдсэн байна. Бидэнтэй хамтаагаарай. Гудамжны хоол зарж буй Шүүж Хуйлааныг холоос гарч буй энэ хүн бол хотын хамгийн хүчрхэг компани захирал Жи Шиюун. 6 жилийн өмнөх рүү очиход үерхэж байхдаа Шиюун Хуйлаанд дуртай алтан загсыг нь авч өгөхөд Хуйлаан хэдэн жил амьдрах бол гэхэд 10 жил амьдрнаа гэдэг. Энэхүү хоёулаа ирээдүгөө мөрөөдөн аз жаргалтайгаар гэрлүүгээ харж явдаг. Одоо үед Шиюуны найз нь тэр чиний хамгийн хэцүү хүнд үед өөр хүн дурлаж чамайг хайж явсан. Гэтэл одоо чи баян захирал тэр гудамжны хоол зарж байна. Сэтгэл санаа чинь тайвширч байгаа зү гэхэд тэр бол миний хүүхэд гэхэд найз нь хариудна. Сэрүүн зүудлээд л байх юм аа. Тэр чамаас салахтай жирэмсэн биш байсан шүү дээ гэхэд тоолгүй. Хуйлаантай уулзгаар машинаасаа буун. Очоод гайхах байх гэж бодтол Хуйлаан юу ч болоогүй юм шиг мөөг зарахтаа томоо жижигүү чили хийх үү гэх мэтээр асууж охиноо энэ хүнийг ахаа гэрээ гэхэн тэр Шиюун хэлэх үггүй бол шууд машиндаа суудал найз нь яасан чамайг хараад харамсаж байна уу гэхэд би тэрний хамгийн мартагдашгүй эр хүн байтал миний хүүхэд биш ч би аав нь болж болно үсттэй гэх мэтээр гомдлож гарна. Үүнээс манай хүн Хуйлааныг мартаагүй одоо ч хайртай гэдэг нь мэдэгдэнэ. Гэтэл манай хоёрын салсан шалтгаан болох Жан И Хуйлаан дээр ирж байгааг холоос харан зогсно. Жан И бол нэр хүндтэй эмнэлгийн мис цэцэлж Хуйлааны охин түүнийг бас ахаа гэж дуудана. Ингээд буцаж байхад нь Шиюун хоёлаа уулзаатахыг гэхэд Жаны Шиюун бид хүүхэдтэй хідээ жирэмсэн болсон хугацааг тооцоход чамтай байсан ч хэрэв чи аав нь бол чамаас салаад түүний жирэмсэн төрсний дараах гих үеүдд нь би үргэлж хамт байсан. Би аав нь учраас тэр гэв. Тэгээд ч надад ДНХ шинжилгээний хариу байгааг чи хар гэхэд Шиюун чи юм ч учраас хуурамч хариу гаргахад ч би гайхахгүй гин. Шиюуны найз нэрээд тэр чамайг хуурсан штэ. Одоо араас нь явж яах гээд байгаа юм бэ гэхэд би тэрний араас биш хүүхдийнхээ араас явж байна. Тэр миний хүүхэд мөн байх л ёстой гэсээр байдаг. Ингээд Шиюун нэг өрөө жижиг баримт нүүж ирдэг ба найз нь чи хотын төвд 300 м квадрат тансаг байртай байж яагаад энэ жижигхэн умгар баримт нүүж ирж байгаа юм бэ гэхдээ зэрэгцээд ханны цанаас Хуйлааны явцгай лили гих дуу сонсогдно. Хуйлааны дээд давхарт албаар нүүж ирсэн байдаг. Нэгэн орой Хуйлаан охинтойгоо хоол зардаг 3 дугуйт унаад явж байхдаа гадаа чихэрлэг төмс заран зогсож байгаа даарсан эмээг хараад бүх төмсийг нь худалдан авдаг. Үүнийг харсан Шиюун чи бусдад ийм сайхан сэтгэл гаргадаг хэрнээ ганцхан надад л харгас ханддаг. Яагаад тэр вэ гэсээ бодон холоос харан зогсож байхад Хуйлааны 3 дугуйт донсолж хідэн төмөр 5 гэсрээ унахад Шиюун найзтайгаа араас нэрээд хүргэж өгөхийг санал болгодогч Хуйлаан тийх хэрэггүй надад тухгүй байна гэд яваад өгнө. Маргааш өглөө Хуйлаан охиноо хүргэж өгөх гэтэл скутернийх нь батарейг хулгайлчихсан байдаг. Гэтэл хулгайлсан хүн нь Шиюун байх ба дахин Хуйлаанаас хүргээд өгөө. Охин ч хоцорлоо штэ гэхээр гисээр яах аргагүй машинд нь суудаг. Лилиг хүргэж өгсөний дараа Хуйлаан ингээд би өөрөө явчих. Хүнсний ногоо худалдаж авах хэрэгтэй байгаа гэхэд Шиюун би чамаа хүргэж өгөх гээгүй. Шууд асуу. Эцэг нь хин юм? Миний хүүхэд мөн бидтэй гэхэд Хуйлаан юу ч хариулахгүй. Бид салаад олон жил болсон. Одоо ярих зүйл бидэнд байхгүй гэд яваад өгнө. Шиюун дотроо би чамаас амьдрал чинь хэр байв да? Бид яагаад салсан юм бэ? Гэх мэт асуултуудыг асуухыг үнэхээр их хүсэж байна гэж бодсоор машин дээрээ очтол жижигхэн хар гүлэг ганцаараа байхыг нь хараад аваад явна. Хуйлаан гэртээ ирээд авчирсан ногоонуудаа угаах гэтэл Шиюун ороод ирнэ. Чи надад түрүүн шууд хариулаагүй. Охины эцэг хийм хугацааг тооцоолвол жирэмсэн болсон үе чинь надтай хамт байсан үе. Гэхэд Хуйлаан чинийх биш гэд хүүтэй ханцаар байдаг. Энэ үеэр Жаны орж ирнэ. Ойрын үед ханастай байгаа болохоор им тан бас бус зүйл авчирлаа гин. Шиюун гэртээ ороход найз нь орж ирээд компани гол асуудлыг хариуцдаг хэсгийг чиний хүсэлтээр Сүзөө рүү шилжүүлсэн. Мөн эцэг тогтоох шинжилгээ хийх арга болсон гэхэд Шиюун надад шинжилгээ хийх шаардлага байхгүй. Тэр угаасаа миний хүүхэд мөн. Чи хүн явуулж өглөө бүр шинхэн хүнсний ногоонууд авч өгөө гэхэд найз нь цухалцсан да. Чи нэртэйг нь бүр үйлдвэр бариад өгчөөч гэхэд наадах чинь сайхан санаа байна гэхин тэр. Гэтэл найз нь чи өөрийнхөө хүүхэд мөн эсхийг мэдэхгүй байж тийм их хэмжээний мөнгө зарцуулах юм уу гэхэд тэр чинь миний эхнэр хүүхэд хоёр хичнээн ч их мөнгө зарцуулж чаднаа гэв. Харин найз нь
Хүй, чиний ихнэр гэдгээ Чүлэн өөрөө мэдэж байгаа болов гэж шоглоно. Орой Шиюн найзтайгаа гараад явж байтал Жанкун гэх цагдаагийн ахлагтай тарна. Тэрээр Чүлэнтэй ямар холбоо харилцаатай байсныг асуух бөгөөд тэрний тухай сайн мэдхүү гэд. Найз нь тэр 4 жил үерхсэн салаад 6 жил болсон ч одоо хүртэл марч чадахгүй байгаа. Хайрын цохорсон тэнэг гэх нь тэр. Шиюн тэр үнэхээр сайн ийдэг хүн мөн боловч надад яагаад гэдг нь мэддэхгүй харгацсан гаргадаг гэж бодон тийм ээ би түүнийг тийм сайн мэдэхгүй юм байна гин. Харин цагдаа 20 жилийн өмнө түүний эцэг хоёулаа гал автаж өөд болсон тухай мэдхүү гэх учир битүүлэг зүйл ярина. Дараа нь Шиюн найзтайгаа тэр 20 жилийн өмнө жаахан хүүхэд байсан. Тийм зүйл хийсэн байх боломжгүй үсттэй. Тэгээд ч намайг бизнесээ босгох гээд явж байхад тэр цагийн ажил хийж намайг дэмжиж байсан. Тийм зүйл хийсэн байлаач би түүнийг шоронд явуулна гэж байх уу гэд ярьж байтал Чүлэн гэрийнхаа тагтан дээр хин нэгэнтэй миний хэлснээр хий. 20 жилийн өмнө хийгээд хинт ч мэддэгдүүл чадаагүй юм чинь одоо ч хийж чадна гэж уцаар ярьж байх нь тэр. Чүлэний гудамжинд шарсан мөгөө зараа зогсож байхад нь Шиюн ирээд Лили жижиг ширээ авч өгөөд одооноос энд хичээлээ хийгэрээ гин. Харин холоос өмнөх таарсан цагдаа Чүлэнийг ажиглаад сууж байв. Чүлэнаас тэр цагдаа чамайг тагнаж байгааг чи мэдсэн үү гэхэд тийм ээ 20 жилийн өмнөх галын хэрэгээс болоод тагнаж байгаа. Тэр хүн ажиллаа хийж байна, би ч ажиллаа хийж байна. Тэгээд л болоо гэхэд Шиюн биднийг үерхэж байхад тэр хүн огт байгаагүй. Тэгэхээр арай надаас салсны дараах 6 жил чи ямар нэгэн хэрэг хийсэн юм уу гэхэд Чүлэн чимээгүй л мөөгөө шарна. Шиюн дотроо арай Лилигийн аавыг алчсан юм биш үсттэй. Гэхдээ тийм байвал харин ч надтай өрсөлдөх хүн байхгүй юм байна гэж бодно мангар хогчоо. Тэгснээ тэр цагдаа над дээр ирж хэдийн юм асуусан. Чи юу асуусныг нь мэдмээр байвал өнөө өрөө манайх руу бэлгэгч аваад ороод ирээрэй гээд явна. Чүлэн охиноо унтуулчаад нэгэн эмэгтэйтэй уцаар ярих ба би цагдаагийн баталгаажуулалтыг амжилттай өнгөрөөсөн. Чи өөртөө санаа тавиарай. Шиюн чамаас ер нь юу хүсэж байгаа юм гэхэд өшөө авах гэж байгаа байхаа гин. Ингээд Чүлэн Шиюн дээр очино. Шиюн чи үнэхээр мэдхийг их хүсэж байгаа бололтой гээд үнсээд авна. Тэр чамайг мөрдөж байгаа. Чамд эргэлдэж байгаагаа хэлсэн гэснээ чи яг юу хийснээ үннээр нь хэл. Тэгж байж би чамайг хамгаалж чаднаа гэхэд Чүлэн шууд сандран босож өмнөх үед Чүлэний аав нь сохтуу байнга зоддог байсан ба плеткэ хасааж байгаа дүр зураг харагдана. Чүлэн шууд чамд өөр зүйл хийх санаа байхгүй бол би явлаа гэд явах гэтэл бид яагаад салсан юм? Салах хүртэл бидний харилцаа зүгээр байсан штэ гэхэд чи зүгээр байхад чинь салсан гэж бодож явдаг юм уу те гэхэд Шиюн чи намайг осолд ороод хөлөө хугалсан байхад имлэг дээрч ирэлгүй нэг бичиг үлдээгээд л явсан биз дээ гэв. Чүлэн хариуд нь одоо тэгээ чи сайн л байгаа үсттэй. Зарим харилцааг дуусгасан дээр байдаг юм гээд явна. Ингээд тэдний анх танилцсан үеийг харуулна. Тэд байр хөсөлж байх ба Шиюн том өрөөнд амьдрах болсон учраас тагтан дээр хүснээрээ тамхилж болно гэж Чүлэнд хэлнэ. Чүлэн тамхилангаа аз жаргалтай гэр бүлийг харан зогсоход Шиюн бид эцэг эхээ сонгож дүрж чадахгүй ч ийм гэр бүл бүтээж чаднаа гэв. Чүлэн би үргэлж чамтай гэр бүл бүтээн гэж бодож байсан ч эцэст нь чадсангүй хэмээн бодно. Чүлэн ажлаа дуусгаад гэрлүүгээ харж явтал цагдаа Жан хурж ирээд чиний сайн найз Лифаныг санаж байна уу? Тэрний нөхөр бас гал төртөөж нас барсан. Би хэргийг нь хариуцсан юм аа гэв. Гэтэл Чүлэн тимээ санаж байна гэхэд тэр хэрэг гарсан өдөр Лифан та хоёр кино үзсэн гэж байсан санаж байна уу гэж асуув. Чүлэн тимээ бид хоёр кино үзсэн. Киноныхоо тасалбарыг ч нотлох баримт болгож өгсөн биз дээ гэхэд цагдаа тийм л дээ. Гэхдээ тэр үе техникийн асуудлаас болоод бүх кинонууд гараагүй. Тэгэхээр та хоёр хаашаа явсан юм гэхэд Чүлэнд хэлэх үг олдохгүй болж санахгүй байна гэхэд хажуунаас нь Шиюн гарч ирээд чиний ой санамж огт сайжраагүй байна шүү. Тэр үед миний авч өгсөн 2 тасалбараар та хоёр кино үзэх боломжгүй болсондоо надад ууралсан. Тэгэд би өндөр өнөөр дараагийн киноны тасалбарыг олж өгсөн биз дээ гээд нөхцөл байдлаас авна. Чүлэн бүх зүйл миний буруу. Чамайг орхисон ч миний буруу. Чамайг их сэтгэл минь жинхэнэ байсан юм а гэхэд Шиюн яг үнэндээ намайг орхисон нь буруу биш. Надад ганц ч үг хэлэлгүйгээр орхиж явсан ч буруу. Дээрээс нь чи бид хоёр байн хамгаалт хэрэгэлдэг байсан. Гэтэл чи жирэмсэн болсон. Өөр хүний хүүхэд байх нь хамаагүй чи яагаад намайг огт хайж ирээгүй юм бэ? Тэгээд галч бас осол биш үсттэй гэхэд Чүлэн осол мөн байсан. Бас Лифаны нөхөр өнгөрхийн өмнөх шөнө тэд муудалцсан. Лифан ганцаараа хөдөө явсан ч тэрнийг явсан гэдгийг нотлох хинч байгаагүй. Тиймээс үннээ хэлбэл нөхрөө алсан гэдэг шижиглэгдэн гээд над дээр ирсэн юм а гэхэд тэгвэл чи тэр өдөр хаана байсан юм гэхэд би хуучин түрээсийн байрлуу чамайг хайхаар утсан. Гэхдээ чам руу залгаагүй. Чамайг дугаараа өөрчилсөн байх гэж бодсон юм а гэв. Шиюн энэ дахиад л худлаа ярьж байна гэж дотроо бодсон ч итгэхийг хүссэндээ итгэж Чүлэнийг тэрвэрнэ. Харин Чүлэн дотроо би чамд худал хэлхийг хүсээгүй ч бүх хүмүүсийн төлөө иннээс өөр арга байсангүй гэж бодох нь тэр. Ингээд гэрт нь хүргэж өгөөд шүршүрт ор гэж явуулснаа Шиюнээ
өөрхөн хамаг гэрээг нь цэвэрлэж зэгцлээд бүр дотоожиг нь угаах гээд бариад явж байдаг. Чуулаа эцэндээ гял дотоожоо шүүрч аваад одоо ингээд явдаа гин. Шиюун найздаа Чуулааны эцгийн галд өртсөн хэргийг сайн нарийн детальтай шалга. Мөн 2021 онд Нанченд гарсан галд өртөж нас барсан хүний эхнэр Лифаны тухай мэдээлэл цуглуулаа гин. Орой Чуулаан гудамжны хоолны бүгээ хааж байхад нь манай Шиюун очоод машин суучих гээд хаалга нисэн чинь бүр Лили зориулаад хүүхдийн судал машиндаа авчихсан байх нь тэр. Гэтэл Чуулааны утас дуурч гэрт хүрээдэр уулзаж байгаад ярилцъя гээд салахад Шиюун эрэгтэй хүн гэж бодоод нээх өрхөн харцсандаа чи өдрийн цагаар уулзаж болдоггүй юм уу? Лилитэй байж оройн цагаар эрэгтэй хүн ирэх чинь аюултай штэ гэхэд Лили манай ээжийн найз эмэгтэй гэх нь тэр. Уцаар ярьсан найз нь Лифан байдаг. Чуулаан хар дарсан хിവэр байна уу? Одоо бүх зүйл дууссан юм чинь гээ тайвшруулахдаа зэрэгцээд манай хоёрын танилцсан түүх гарна. Чуулаан төрөхгээ томоо гэздээ явж байтал гинэд ус нь гарна. Энэ үед Лифан таралдаж эмнэлэгт өргөж өгөөд төрснийхэн дараа ч тэр шүл хийж авчирч халамжилдаг байв. Харин Лифаны гар хөх ниц болсон байхыг хараад таны нөхөр зодсон юм уу? Яагаад салдаггүй юм бэ? Гэхэд орхиж явбал бүр л их зодуулна. Ямар ч тач одоогоор хүүхдийг минь зодохгүй байгаа болохоор коллежд ортолон тисэндээ гэтэл дараа өдөр нь хүүхдийг нь зодсон. Би яахаа мэдэхгүй хутгалчлаа гээд гарын цус болчихсон байж байхад нь Чуулаан ирээд гинэт өөрийнхөө бага насыг бодно. Ээж нь ааваас нь өөрийг нь өмөрч байгаад зодуулсан байж. Чуулаан тэр үед ээжигээ аварч чадаагүй. Одоо ядаж фан ихчийг аврах ёстой гээд хэргийн газарт гал тавьж хэргийг осол болгосон байж. Одоо үед Лифан чамд Шиюун ийм сайн ханддаг. Тэгээд ч Лили том болж байгаа мөнгө их хэрэг болно. Нийлвэл яасан юм бэ гэхэд тэр миний үнэн төрхийг мэдвэл цогтаанаа гэв. Харин Шиюуны найз хэрэгүүдийг судалж ирээд Чуулааны аав Лифаны нөхөр хоёрын хэрэг дээр бүх юм нь үнэхээр төстэй байна гэхэд Шиюун оох тоодоггүй. Ийм юм байж л байдаг штэ гэв. Найз нь сүлдээ би чамайг дараагийн хохирогч болоосоо гэж хүсэхгүй байна штэ гэхэд манай Шиюун тоож байгаа ч юм байхгүй Чуулаанд хавчны махта шүлхийн зогсно. Шүлөөс авлаад гартал Чуулаан Лили хоёр ирж байгаатай таарна. Яагаад ийм эрт ирж байгаа юм бэ гэхэд ойр дэлгүүрүүд эрт хааж байгаа учраас бид эрт буухаас өөр аргагүй болсон гэхэд Шиюун би чам дэлгүүр нээж өгье гэв. Чуулаан татгалцдал чи өөрөө яахчгүй байж болохч Лилиг дандаа хүүтэнд хажуудаа суулгаад дааруулж байгаа штэ гэхдээ зэрэгцээд Лили ханиалгана. Чуулаан охиноосоо болоод зөвшөөрөхөд Шиюун 6 жилийн өмнө чи цагийн ажил хийж миний бизнесийг дэмжиж байсан. Одоо би хариугаа барьж байгаа болохоор бид нэгэндээ үргэ гэхин тэр. Орой Чуулааны гэрт Лилитэй гуруула хооллож байхад нь хаалга дуграна. Шиюун очтол залуухан хөвгүүн зогсож байх нь тэр. Энэ эмэгтэй бүх насны хүмүүсийг хүлээж авдаг юм байх та гэж бодсноо би нөхрөө нь байна чи яах гэсэн юм гэхэд тэр нөхөргөө гэсэн надад сарын өмнө хэлсэн гэв. Шиюун хариуд нь чамд юу хэлсэн юм? Чамтай болно гэсэн юм уу? Саалтгүй маа энэ 1000 оныг аваад яв гэд юм хэлүүлдэггүй хаалга хаана. Чуулаан гарч ирээд сая хэн байсан бэ гэхэд нөгөө эрэгтэй орж ирээд Чуулаан ихчээ гэд утгад Чуулаан хөөе сайн уу ороод ир хамт хоолцгоё гэв. Харин Шиюун уурлаж чи яхаараа хаа хамаагүй хүн гэртээ оруулж байдаг юм бэ? Бла 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 гэд дахиад л хардаж эхэлнэ. Энэ бол Жангийн дүү би ажил олж өгч туслана гэд хэлчихсэн байсан юм а гэв. Иремийн харилцаа биш байсан юм байна гэд Шиюун баярлаж чи миний дүү бол гэхэд би угаасаа ахтай. Тэгээд ч манай ах Чуулаан ихч хоёр өөрөөс ч өмнө уулзсан. Та зүгээр бууж өг гэхин тэр. Жанги Чуулаан хоёр ахлах сургуульд байхдаа танилцсан юмсаж. Жанги хүүхдүүдэд дээрлэхүүлээ зодуулж байхад нь Чуулаан аварсан. Ингэж л тэд бие биенийхээ анхны хайранд болсон юм. За юу гэхин тэр. Шиюун тэгвэл яагаад салсан юм дээ гэхдээ зэрэгцэн Жанги орж ирээд юун салт яриад байгаа юм явцгаа гэдүүгээ давлаад явна. Оройн Шиюун найзтайгаа арх угаад сууж байхдаа тэд анхны хайрууд гэсэн. Анхны хайр хичнээн хүчтэй байдаг билээ дээ гэд ойлгоход найз нь тийштэй чи бол зүгээр л нохоо болж байгаа байхгүй юу гэхэд би одоо Чуулаанд надад ингэж хандхаа боль гэж хэлнэ гэд ярьж байтал Чуулаан залгаад буугаад ир гэв. Бууж очоод чи тэр Жангийг их сайн хандах юм а. Дүүд нь хүртэл санаа тавьж байна. Би чиний хувьд юу юм бэ гэд эргээд хартал Чуулаан Шиюуны анх гэрээгээ байгуулад авч өгсөн хүзүүний зүйлтийг нь зүүчихсэн усуу гэд зогсож байх нь тэр. Шиюун бүр гайхаж байтал энэ манай гэрийн түлхүүр дэлгүүр их завгүй байх болохоор Лили тавих анхаарал маань багасах байх. Энэ түлхүүр чамд байж бай гэв. Чуулааны сэтгэлж Шиюун руу эргэж байгаа бололтой бай. Маргааш нь Чуулааны дэлгүүрч нэгдэж Жангийн дүү цагийн ажил хийхээр болдог. Майг өмсөж гарч ирэхэд нь үйлчлүүлэгчид хүүе энэ газрын цагийн ажилтнанд хүртэл ийм царайлаг байх юм уу гэхэд Шиюун Чуулааны хажууд эрэгтэй хүн зогсоохгүй гэсэн харамын сэтгэлдээ болоод Жангийн дүүг хүргэлтэнд явуулаад оронд нь эмэгтэй цагийн ажилтаа авъя гэв. Ийхүү нэгэн эмэгтэй цагийн ажил хийхээр хайж ирдэг бөгөөд Чуулааны ахлах сургуулийн ангийн найз Жавна байх нь тэр. Уг нь үнэхээр онц сурдаг мундаг охин байсан ч 5 жил яагаад ажилд ч ороогүй алга болсон юм бэ гэхэд цааш оронгоос суллагдсан гэхэн тэр. Жирийн сувал нөхрөн гэж араатан байж хүүхдийн эмчилгээний төлбөрийг авч арх угаад байн зодож нүдэж байсан учраас нэг л өдөр төсөлгүй 2 удаа
болсон. Түүнийг алаагүй ч 5 жил шоронд хоригдсон. Саяхан солилогцаан гэв. Би огт ядрахгүй ямар ч ажлыг түртэлгүй хийнэ. Намайг аваач гэхэд Чуулан сарын 3,000 yen илүү цагаар ажиллавал илүү цагийн хөлс бодноо болж байна уу? Гээд ажилд авна. Гэтэл Лилиг дэлгүүрийн зааланд ганцаараа зураг будаа сууж байхад нь нэг эмээ охин минь эмээн түлхүүрээ тэнд унахчихсан юм шиг байна. Эмээгийнх нь хөл муу болохоор ирээд аваад өгөөч тийхүү. Гээд Лилиг дэлгүүрээс гаргаж ирэхэд цаанаас нь нэг хүн Лилиг хулгайлах гэж оролдоно. Азар Жавнаа ирж байхдаа тааралдаж Лилиг авартал бүрж олон хүмүүс гарч ирээд Жавнааг зодох гэж дайрна. Цаанаас нь Шиюн Чуулан бүгд гарч ирээд зодолдоод хөөж явуулдаг. Лили их айсан болохоор би аваад явъя гэж Шиюн аваад явна. Харин Жавна хүүхдээ хамаагүй хүнд өгч явуулж болж байгаа юм уу гэхэд Чуулан тэр зүгээрээ гэхэд Жавна тэр аав нь юм уу хэмээн асууна. Оройн Жанги ирээд хэрв манай эцэг их бит хоёрын дундуур ороогүй бол бидний төгсгөл өөр байх байсан болов уу? Би чамд одоод сайн гэхэд Шиюн орж ирээд үгийн зөрөөгүй бидэн шиг эцэг их хүүхдтэйгээ ядардагч Лилигийнхээ ганц инээмсэглийг харахад аз жаргалтай болчихдог штэ. Чамд хүүхэд хөөрхөн харагдаад байвал сохор болзоонд явж гэр бүлтэй болвол яасан юм бэ? Лилигийн нойр хүрээд байна. Та хоёр машинд очиод байж бай гээд гаргана. Гарсныхан дараа Жангид Чуулан Лили хоёр гадаа хүүтэнд салхи шуурганд ч хамаагүй хоол зараа зогсож байхад чи хаана байсан юм? Одоо амьдрал нь жаахан дээрсэн чинь чи нийлээ гэж гуйж байгаа юм уу? Чууланыг жирэмсэн гихтэн чи санаа тавина гэд авч явсан. Гэтэл дундаас нь хайчхаад өөрийгөө ямар ир хүн гих гээд байгаа юм бэ гэтэл Жанги шууд Шиюнийг зохиод авна. Өмнө нь чамаа Чууланыг сайн харж хандаагүй болохоор би чамайг зогсон шүү гээд яваад өгнө. Шиюн Чууланд хотын төвд саруулхан сайхан барихсан. Лили та хоёрын нэр байгаа. Эхлээд тийшээ нүүж ороод дараа нь Лилиг том болохоор нь тусдаа байшин авч өгнө гээд ярьж байхад Чуулан уурлаж Лили одоо ч жаахан байгаа. Том болоход нь би хангалттай байшин авч өгөх мөнгө цуглуулчихна. Чиний санаа тавих асуудал биш гээд луурлана. Дэлгүүр дээр байхад нь Жангигийн дүү Лилид йогурт авч өгтөл Чуулан шүүрч аваад Лили энийг ууж болохгүй гэв. Гэтэл Шиюн хан боргоцон харшилтай болохоор Лили ч бас хан боргоцон харшилтай юм уу гэхэд үгүй бэрсүүд зурчны харшилтай. Өмнөх жил цэцэрлэг дээрээ идээд харшил өгч байсан гэхин тэр манай Шиюн миний хүүхэд юм болов гэх найдлага тавьсаар л байгаа байх нь. Энэ үед Жавна гаднаас нүүр аманд гівтчихсэн орж ирээд хоёулахнаа ярилцмаар байна гэв. Түүний хүү 10 нас хүрэхээс өмнө зүрхний хангалгаа хийлгэх шаардлагатай. Нөхөргөө хараат нь амьд байгаа цагт хизээч хаалгааны мөнгө цугларахгүй бололтой. Би 5 жилийн өмнө хутгалж чадсан юм чи одоо яагаад чадахгүй гэж надад үнэхээр өөр арга алга гэж зүхэрсэн харцыг нь харах үед би энэ харцыг багтаа харсан гэд баг нас руу шилжинэ. Ээж нь Чууланд мөнгө өгөөд өнөөдөр чиний төрсөн өдөр билүү авч дүүтэйгээ идээд хандлаа тоглоомн дээр тоглоорой заа юу. Маргаашнаас дахиж чи зодоолохгүй гэж хэлээд явуулсны дараа ээж нь гэртээ эргэж ортол согтоо аав нь би энэ гэрт мөнгө олж ирж та нарыг тижээж байгаа. Хүүхдүүдийг зодоход юу яа тийм гээд агсаж байхад ээж нь шууд хутгална. Шууд үхэх учир ээжийг нь зөрүүлээд маш олон удаа хутгалж алдаг. Гэтэл Чуулан дүүгээ дагуулад билууга ээжтэй хамт идчихэд тоглоом руу явцгаая гэд үүдэнд ирчихсэн болсон бүхнийг харсан болж тардаг. Үйл явдал одоо үе рүү шилжиж Чууланы утас дугарч Лифан байна. Цагдаагаас миний хэрэг хаагдсан гэсэн. Одоо тайван байж болно гэв. Чуулан дотроо шууд л одоо Жавна туслая гэж бодов бололтой. Ойрын үед салхи жаахан хүчтэй байна уу гэхин тэр. Гэртээ эртэл Шиюн Лилид үлгэр ярьж өгөн унтуулж байхыг харсан Чуулан би амьдралд надад хизээч аз тохиохгүй гэж ботсон. Гэтэл зүгээр л чи миний амьдралд оройдож орж ирсэн байх нь гэж бодоод гарч ирэхэд нь үнэндээ Лили хан боргоцоо харшилтай гэхин тэр. Лилигийн төрсөн эцэг нь мөнгө гэдгийг хэлдэг. Гэтэл Шиюн өөрийнх нь төрсөн охин гэж хэлхээс өмнө 50 сая yen Лилид өгөх бичиг баримт бэлдэж бүх хөрөнгийнхөө 90% Чууланд өгөхөөр гэрээ бэлдсэн байх бөгөөд найздаа энийг нотариатаар баталгаажуул гэв. Найз нь чи яг галзуурсан бололтой чадахгүй гэж явах гэтэл 3%-ийг нь чамд өгнө гэхэд шууд л чи алсын хараатай залуу байш шүү гээд бичиг баримтуудыг аваад явна. Шиюн Чууланаас чи намайг сайн аав болж чадахгүй гэж бодоод өмнө нь төрсөн хүүхэд мөнгө гэдгийг нь хэлээгүй юм уу гэхэд Чуулан багаасаа авсан травмагаараа бүх эрчүүдийг сайн аав байж чадахгүй гэж бодсон юм аа гэв. Шиюн уйлж чи ганцаараа жирэмсний үе төрсний дараах үе хүүхдээ өсгөх гээд бүх зүйлийг ганцаараа тулсан байна гэхэд Чуулан зүгээрдээ надад хэцүү байгаагүй гэхэд чи бод хүүхдийн сүүний үн хэр үнэтэй блэ? Дээрээс нь жих гээд гээд уйлахад эргэж байхад хамтын хадгаламж нээгээд цуглуулж байсан мөнгийг салах үед бүгдийг нь Чуулан төгсөн. Тэр мөнгийг Лилид зориулсан болохоор чи хариуцлага хамт хүлээсэн гэсэн үг зүгээрдээ гээд тавьшруулна. Өглөөн Шиюн Лилиг хувцлаж үсийг нь боож өгч цэцэрлэгт нь хүргэж өгөхийг харсан Чуулан Лилиг чамд татахад санаа зовох зүйлгээ санагдаж байна гэв. Цагаараа юу л төлөвлөөд байна да. Ингээд дэлгүүр дээр Жавнад чи нөхөртөөгөө цаашид сайхан амьдрахыг хүсээд шин тавилга ав. Полиэстер материалтай буудан ав. Шатах үед арьс наалтаж тийм амархан салдаггүй юм. Тэгээд хуршүүдтэйгээ ойр байж нөхрөө уучлсан цаашид тайван сайхан
амьдрахаар шийдсэн гэдгээ хэл. Бараан салхи хүчтэй салхилах хүртэл хүлээнэ гэв. Жавна баярлаа. Чамд яаж талархсан сэтгэлийн хариуг барих вэ гэхэд ахлах сургуульд хүүхдүүд бүгд шин дүрмд хувцас авч байхад ганцхан Чуулаан л авч чадахгүй. Ангийнхан хүүхдүүд дооглож байхад нь Жавна аль хэдийн захиалчихсан энийг солиод өмсчих. Чи эднээс сайхан харагдана гэсэн байдаг. Чуулаан чи хариугаа аль эрт надад өгчихсөн гэх нь тэр. Ингээд хэд хоногийн дараа Сүзөө өвд хүчтэй салхи шуурга болох тухай цаг агаарын мэдээгээр анхааруулдаг. Маргааш нь Лилигийн төрсөн өдөр байдагч Чуулаан охиныхоо төрсөн өдрийг урьдчилаад тэмдэглэсэн байна. Маргааш хүчтэй салхитай гэсэн учраас би билүү авч чадахгүй байх гэж бодоод гэхийг сонссон Шиюн ямар нэг буруу зүйл байгааг анзаардаг. Ингээд Жавна сохтуу нөхрөө шинэ бодон дээрээ суулгаад хүч асааж бүтээлгэн дээрээ унгаадаг. Гадаан Чуулаан хүлээж байх бөгөөд салхи ашиглан цонхоо нээж гарыг бүр хүчтэй асаах хэрэгтэй ба гараад шууд Чуулаантай дэлгүүр орж хүс цуглуулах төлөвлөгөөтэй байж. Гэтэл Чуулааныг байнга мөрдөж дагаж явдаг цагта хажуунаас нь харж байх бөгөөд очоод барьж авах гэтэл гинэт машиныхын араас Шиюн хүчтэй мөрөгчхөн. Чуулаан зогтож цагдаа 2 давхраас галын утаа гарч байгааг хараад шууд яваад ортол Жавна би хоол хийж байгаа түлчгсэн юм а гээд нууж чаддаг. Ингээд Жавна Чуулаан хоёрын төлөвлөгөө бүтлгүүтэн. Чуулаан өөрөө ийм хэцүү гэр бүлд өссөн учраас би заавал Жавнаа туслах ёстой гэсээр байдаг. Шиюн чи үнэхээр тусламар байвал надад нэг арга байна гин. Ингээд Жавнаад 200 мянган юан дансанд нь шилжүүлэхэд нөхрийнх нь утсанд мэдээлэл ирдэг. Шууд дэлгүүр дээр хайж ирээд 200 мянгаыг гаргаж өгөхийг шаардна. Надад тийм их мөнгө байхгүй гэхэд хүзүүнээс нь жинхэнэ алтан маш том хүзүүний зүйлд унжих ба нөхөр нь шууд хүзүүнээс нь мултаж авна. Мөн нөхрийнх нь нүдэн дээр ил авахад амархан газар хутга тавьсан байдаг ба шууд тэрийг шүрч аваад сүрдүүлж эхэлнэ. Энэ үеэр Чуулаан цагдаа дуудаж их хэмжээний мөнгөний асуудал учир 10 жилийн хорих ял авахар болно. Харин Шиюн Чуулаан хоёр данс руу хийсэн 200 мянгаыг хүүхдийнхээ хагалгаанд зориулаарэ. Тэгээд нөхрийнхөө олохооргүй өөр хотод хол газар очиж амьдраарэ гэх нь тэр. Шиюн Чуулаан хоёр охиноо унтуулчаад салхилахаар гарна. Бид яагаад салсан юм бол гэхэд яг үүндээ надад чамд хэлээгүй нэг нууц байсан юм а. Тэр бол би нэг дүүтэй. Бид цусны холбоогүй. Тэр бол аавын нууц амрын авчирсан хүүхэд байсан. Гинтэл нэг өдөр манаад ирсэн. Гэтэл том болоод би цусны холбоогүй юм чинь дурлаж гэр бүл болж хүүхэдтэй болж болно. Чи зөвхөн минийх байх ёстой гэд амьдралд чинь өөр ирхэн гарч ирвэл би яасан ч зүгээр өнгөрөхгүй шүү гэсэн. Тиймээс би өөр хот руу нүгээд намайг олж чадахгүй гэж бодоод шинээр байр түрээсэлж амьдарч байсан. Гэтэл Шиюны машины осолд ордог өдөр Чуулаан имлэг дээр очисон ч нөгөө дүүн байж байдаг. Энэ удаа осолд л орсон үхээгүй. Харин дараагийн удаа би алчгаж чадан шүү хэмээн сүрдүүлнэ. Чуулаан айж ганцхан бичиг үлдээгээд Шиюнийг орхиж явсан нь тэр байдаг. Харин Жанитэй хамт явсан шалтгаан нь дүүгээ сэтгцэн имлэгт хэвтүүлэх төлөвлөгөө боловсруулж дүүтэйгээ хамт явах гэж байгаа мэт гарч ирээд уурыг нь хүргэж чи яг л аав шиг адгуус штэ гэх мэтээр үгээр идэнэ. Олон нийтийн газар дүүн шууд хяналтаа алдаж Чуулааныг багалзуурдаж эхэлнэ. Энэ үеэр хоёр цагдаа гарч ирэн салхахад Чуулаан энэ бол миний дүү сэтгцэн өвчтэй юм а. Өөр хүний гэмтээхээс өмнө имлэг рүү хүргээд өгөөч. Түүнийг асран хамгаал надаас өөр хүн байхгүй гэд имлэгт хэвтүүлсэн болж таардаг. Шиюн тэгээд яагаад надад хэлээгүй юм бэ? Яагаад намайг хайж ирээгүй юм бэ гэхэд Чуулаан хайж утсан чи байгаагүй гэх нь тэр. Ингээд бүх үйл явдалтай залруулсан манай хоёр эвлэрч дахин нийлхээр болдог. Гэтэл бүх зүйл дуусаагүй. Нөгөө сэтгцэн өвчтэй дүүн хан дүүрэн Чуулааны зургуудыг харан зогсно. Ихчээ би таныг их сансан шүү гэх нь тэр. Чуулаан дэлгүүрт Шиюнд хувцас аваад явж байтал нөгөө дүүн гарч ирээд та тэрний мөнгөнд болсон уу? Буруу замаарч гэсэн биш бас мөнгөтэй болсон гэхэд Чуулаан би цагдаа дуудлаа шүү. 50 гэв. Дүүн за яв. Бидэнд уулзах олон өдөр байна гэх нь тэр. Чуулаан гэртээ очиод болсон бүхнийг Шиюнд хэлээд надтай байвал чамд аюултай юм шиг байна гэхэд Шиюн ёор тэр аюул энтрийг бодож байгаа ч юм байхгүй. Чи өмнө нь надаас юу ч асуухгүй шууд л орхиод явж байсан. Одоо харин надад сонголт өгч байна. Би зүүдлээгүй байгаа даа гэд баярлаж гарна. Тэгээд яг одоо нүүцгээ надад олон үйл хөдлөх хөрөнгө байгаа шүү дээ гэв. Ингээд ид нүүхэр болж Чуулаан эд зүйлсээ баглаж байтал араас нь дүүн орж иртэл Шиюн араас нь боомлон авч гараад чи дахиж миний нүдэнд үзэгдэх юм бол надад чамайг алах 1000 арга байгаа шүү гэв. Харин дүүн чанга инээж би л чамд яаж амьд үлдэхийг чинь заах ёстой хүн юм шүү. Чуулааныг ямар хүн гэдгийг мэдхүү. Төрсөн аваагаа алах гэж гал тавьсан хүн штэ гэхэд Шиюн тэр ямар ч хүн байсан би тэрнийг хамгийн сайн мэднэ гэж сэтгцэн имлэгийн машин ирээд дүүг нь авч явна. Имлэгээс дүүн
Жулиан руу залгаад намайг ирээд аваач би ганцаараа айгаад гэхэд би дахиж чамтай уулзахгүй гээд уцаа таслана. Харин дүүн хэрвээ тийм юм бол хамтдаа үхийгээд өмнө нь Жулианы гэрт тесрэх бодис асгасан байх ба нэг товч тарахад гэрт нь гал авалцах байж. Яг үндэ багтаа аавыгаа алхаар гал тавьсан хүн Жулиан биш дүүн байсан байдаг. Ингээд Жулианы гэрт тавьсан тесрэх бодисоо дэлбэлж өөрийнхөө амийг хорлоно. Нүдэн өмхийн зуур гал авалцаж эхэлнэ. Шиюун Жулиан охин хоёроо тагнаас буулгаж чаддагч өөрөө галд үлдэж угаартаа ухаалтна. Үүний дараа 3 сар өнгөрч Шиюуны амин үзүүлэлтүүд нь хэвэнж сэрэхгүй 3 сарын турш комонд орсон байдаг. Найз нь чи сэрэхгүй юм бол компаниг чинь би авлаа шүү гэхэд ямар ч хариу үзүүлдэггүй. Харин Жулиан хэрв чи сэрэхгүй бол би өөр хүнтэй явлаа шүү гэхэд хуруу нь хөдөлдөг. Ингэж нэг манай Шиюун ухаан орхон тэр. Гэтэл Лили Шиюуныг ааваа гэж дуудахыг сонсоод сэтгэл нь хөдөлж зүрх нь хүчтэй зохилдог. Тэгснээ надад нэг асуулт их удаан бодогдоод байсан юм. Шүү Жулиан хэрвээ Жанги бит хоёр усан жибэл чи хэнийг нь аврах вэ гэхин тэр мэдээж зөвхөн чи ил гин. Ингээд гэр гэдэг аюултай орчин биш харин хайр дүрэн аз жаргалтай тайван аюулгүй байх орчин юм байна. Цонхны ээж нар оруулбал хуучиндаа хөгзөрсөн муу муухай бүхэн арилнаа хэмээн ээжийнхаа тухай бодсоор кино дуустдаг. Энэ киноноос эмэгтэйчүүд хэдий карьертай мундаг байсан ч хань болох хүний амьдралыг хамт туулах хүнээ зөв сонгохгүй бол эцэст нь насан туршийн зовлон дундаг гэдгийг харуулсан санагдлаа. Дараагийн хятад кино драма товчлыг цаг алдалгүй сонсохыг хүсвэл манаас өгөх subscribe дараад могоо асаагаарай. Баяртай.